нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Хуурамч мэдээ түгээж ард иргэдийг айдас давтуулах, бухимдуулж уурлуулах, өөрөөр хэлбэл стресстүүлж болохгүй тухай эрүүл мэндийн яам, мэрэгжлийн хүмүүс ихэд анхааруулж байна. Яагаад гэдэг тайлбарыг олон улсын байгаль шинжлэх ухааны цахим хуудаснаас авсан богино хэмжээний шинжлэх ухааны видео киногоор дамжуулан та бүхэнд орчуулан хүргэж байна. Стресс дархлааг бууруулдаг болохыг та мэдэх болно. Стресс буюу бухимдал нь хүнд байнга хортой нөлөө үзүүлдэггүй гэвэл үгүй. Зарим үед хэрэгтэй ч байж болно. Хүн төрлөختөн ан ав хийж эхэлсэн үеэс стресс буюу бухимдал хүний бид үүссэн гэж үздэг. Тэр үед стресс үүсгдэг хүчин зүйлс нь сэлмэн шүдэд бартай нүүр тулах зэргээр жинхэнэ ам өрссөн зүйлүүд байжээ. Түүнтэй нэгэн адил барыг харсан даруй хүний өнчин тархин дах адреналин хэмээх даавар ялгаруулдаг булчирхайд тохиолдол дамжиж их хэмжээний даавар адреналиныг ялгаруулдаг байна. Ялгарсан адреналин даавар нь хүний биед барнаас зүгтэх хүч энерги өгдөг байжээ. Харин өнөө үед архаг стресс нь хүний биеийн дархлаанд сөргөөр нөлөөлж та биднийг халдвартуулан бусад өвчнөд өртөмтгий болгож байна. Стресстэй буюу бухимдалтай нөхцөл байдлын улмаас бид үүссэн химийн урвал нь стрессийн даавруудыг хүний биеэр их хэмжээгээр тархаадаг. Аюулд орсон нөхцөлд стрессийн дааврууд бидэнд хэрэгтэй боловч биеийн давхрыг давхар дарангуйлдаг учраас өрөвсөлт өвчин үүсэх, халдварт өвчнөд илүү өртөмтгий болох, цусны цагаан эсийн тоо буурах, эд эсэд гэмтэл учруулах зэрэг сөрөг үр дагаврыг авчирдаг. Стресс нь биеийн эд эсийг гэмтээж архаг өрөвсөл үүсгэх, халдварыг эсэргүүцэж дархлааны эсүүдийг дарангуйлах гэсэн хоёр замаар биеийн дархлаанд сөргөөр нөлөөлдөг. Урт хугацаанд нийгмийн архаг бухимдалтай орчинд байснаар хүний биед стрессийн буюу бухимдлын түвшин нэмэгдэж биеийн дархлаанд эмгэг үүсч эхэлдэг. Улмаар халдварт өртөх, дархлааны эмгэгтэй болох магадлалыг нэмэгдүүлнэ. Архаг бухимдал нь өвчин үүсгэгч гадны биедтэй тэмцэх, дархлааг бууруулах чадвартай. Стресс тавцсан үед хүний биед стрессийн даавар буюу кортизол хэмээх даавар ялгардаг. Кортизол нь таныг аюултай нүүр тулсан үед зүгтэн зайлахад бэлдэнэ. Үүргээ гүйцэтгэхийн тулд уг даавар нь дархлааны эсүүдэд мэдээлэл түгээгч уургийн хэмжээг багасгах замаар дархлааны системийг дарангуйлна. Үүний нөлөөгөөр лимфоцит хэмээх дархлааны эсийн тоо буурна. Гэтэл лимфоцит эс нь гадны аюултай өвчин үүсгэгч вирус, бактерийг танин илрүүлж устгах үүрэгтэй эс. Лимфоцитийн тоо багаснаар хүн халдварт болон бусад өвчин тусах магадлал ихсэж хүний дархлааны систем сулардаг. Түүгээр зогсохгүй толгойн өвчин, зүрх судасны өвчин, чихрийн шижин, бактери болон ходоодны шарх үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Стресс буюу бухимдал таны биеийн дархлааг сулруулна.